За энэ цаг үед Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц эд өрнөж байна. National Times News телевизийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хэсгийн хорон дээрээс нэгэн зөрчилтэй зүйл гарсныг илрүүлсэн юм а. Гадаад паспортоор сонгуул өгсөн нэгэн иргэн гарсан юм а. Энд сонгуулийн хэсгийн хорооны дарга бол энэ талаар тайлбар хийхгүй бөгөөд энэ асуудлыг нууж байна. Одоо 12 цаг 10 минутанд бол манай 5 дугаар хэсгийн орон нийт 2356 сонгогч санал өгөхөөс одоогийн байдлаар 670 сонгогч бол саналаа өгчөд байж байна. Сонгуулийн үйл ажиллагаа бол хэвэн явагдаж байна. Сонгуулийн үр дүн маргаан зөрчил дагуулах олон шалтгаан байдаг. Мөн тус ороонд 2000 гаруй иргэд саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна. Санал авах газрын байр жижиг иргэд олноороо ирж дараалал зогсож нилээдгүй чирэгдэл үүсч байлаа. Мөн гадаад паспортоор санал өгсөн тохиолдлыг сонгуулийн орооны дарга тайлбар өгөхгүй болон үйл ажиллагаа хэвэн явж байна гэж мэдгдсэн юм. Энэ мэтчлэн сонгуулийн хуулийг зөрчиж үр дүнд өөрчлөлт оруулахыг хариуцах бай. Мөн саналаа өгөхөө ирэхэд улсын бүртгэлийн газрын ажилтан цагдаагийн албаа хаагч нар хяналт тавьж байгаа юм. Тэд гадаад паспорттай иргэн санал өгүүлсэн асуудал үүсч байгаа юм а. Юуны ардсан намын тэр ажиглагч хүн өөрөө яг тухайн үед гадаад паспортоор ороход нь хилцээл юм бэл. Тэгээд гадаад паспортоор өгч болохгүй шүү дээ гэдгийг мэдсээр үж өглөө гэдгээр л гомдол гаргалах юм бэл. Тэгээд ямар ч хийсэн дүүргийн цагдаагийн хэлсэн юмнууд руу бол мэдэгдсэн. Монгол Улсын шинээр батлагдсан сонгуулийн хуулийн 9 зүйл сонгууль зохион байгуулалт төрийн болон нутгийн өрөө удирдах байгууллага түүний албан тушаалтан сонгуульд оролцогч нам эвсэл болон бусад байгууллага албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална. 9.1-д хууль дэдлэх 9.2-д ил тод байдлыг хангах, 3-т шудраг ос их сахих, 4-т маргааныг шуурхай үндэслэлтэй шудраг шийдвэрлэх гэж заажээ. Хууль зөрчиж буй энэ үйл явдлыг National Times News телевизийн сурвалжлах баг хүргэлээ. Мөн цагдаагийн байгууллага тус зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар сонгуулийн ерөнхий орооноос шийдвэр хүлээж байгаа бөгөөд тэд мэдэгдээгүй тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэдгийг илэрхийлж байсан юм а.